За сайн байсан манайхаа өнөөдөр хүүхдийн баярыг тохиолдуулан хүмүүсээс сурвалжлах цай. Үгүй. Тэр хоёр уу маргалдаж шиг очиж байгаа юм. Өдөр би яхаар тийм бил. Юу надад өгсөн ч. Бэж. Юу болсон бэ? Өөгөө ингээд өнөөдөр хүүхдийн баярын өдөр шүү дээ. Тэгээ аав ээж минь надад бэлэг өгсөн. Тэгээ чи манай хатаахад булааж авах гэдэг юм. Чи яга хүүхдээс бэлэг булааж авч байгаа тий. Би бас хүүхэд үсттэй бас энэ чи ганцхан имэд хүүхэд байгаа шүү дээ. Би авах ёстой үсттэй. Тэгээд миний бэлгийг би авах ёстой байсан. Аав ээж хоёр минь тэгээд одоо өгөхгүй тэгээ ганцхан имэд өгч чаа. Би энийг жаахан хүүхэд гэж боддог юм уу? Би тэгээд том хүүхэд юм ганцхан. Эрээч дээ. Чи эрээш үү? Яхаар дандаа хэлдэг. Та чи за хүмүүсээ ер нь хүүхдийн том жижигч гэлгүй хоёуланд нь ижилдэгч бэлэг өгж явах хэрэгтэй юм байна шүү. За сайн мэцгэн үзэгчдээ Синэ хотын сурвалжлагч Амийн Эрдэнэ байна. Өнөөдөр их хурцын баяр болж ин тэнд нэг хүүхд сууж ин бүгдээ асууд. Сайн мэнд юу? За өнөөдөр их хурцын баяр болж байгаа чи яагаад ингээд удаан муу хийж сууж байгаа юм бол? Мөнгө болж яах гэж байгаа юм бэ? Ээжтэй. Чи өөрөө ингээд олж авахд ээжтэй яагаад ингээд өгч байгаа юм бол? Ээж ээжгөө тэгээд мөнгө олцвол намайг баярлуулна гэсэн. За өнөөдөр их хурцын баяр болж байгаа учраас чамайг баярлуулаад их чинь бэлэг өгье. Чи одоо хүүхдийн мөнгө төгрөг авах. Яаж байгаа вэ? Өөр юм бэ? Би ээж нь яасан. Асууж та камер харж байгаа ээж. Яна бичлэг хийж байгаа юм уу? Минийхэн өөрөө л ингэ бүдэг байхгүй даа. Минийхэн бас мөнгө ач. Тий. За уучтараа тийм ихтэй. Асууж байгаа ихтэй. Үгүй. За ингээд энэ мэдсэн хүмүүс гадуур зөндөөс харсан. Тэгээд хүүхдүүдээ ганц баяраар нь баярлуулаад хүүхдийн эрхийг хамгаалах хүсэж байна. Сайн байцгаана уу? Би сурвалжлагч Эрхэн баяр байна. Өнөөдөр бол 6 дугаар сарын 1. Тэгээд одоо бүгдээ хүмүүсээс яаж баярлж байгааг нь асууя. За эдний юм хэлсэн. Сайн мань чи та хүүхдийн мөрөө яаж өнгөрч байна? Тэгээд ер нь муухай өнгөрүүлж байна да. Яасан мөсөө найзуудтайгаа гардгүй юм. Тэр манай найзууд амьдралын боломж болтой бүгээ ер нь тэгээд жан жигээл. Жиг гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Ер нь тэгээд мөнгө манайх ер нь жаахан манай ээж аав ажил өдөр шөнөгүй ажил хийгээл би тэгээд тэр олсон мөнгнөөс нь аав хэр жоохон санаа зовоод тэгээл ер нь манайх бас жоохон ядуу айл болохоор тэгээл манай найзууд жоохон жигээ ядуу хүүхдийн мишгүйгээл. Зүгээр их тань хөөрхий чинь зүгээр хаа. Баярлалаа. Өсвөр насныхаа дунд ийм ялгалан гадуурх их байна. Тэгээ та бүхэн бити нэгээ ялгалан гадуурхаарай. Бүгдээрээ л аав ээжээ хайртай хүүхдүүд шүү дээ. 6 сарын 1-ний нэгэн хүмүүс юу хийж баярлах талаар хүмүүсээс асууцгаая. За, бичлэгтээ оцгоо. Сайн байна уу? Сайн байна уу. Юу хийж байгаа лээ? Юу лээ? Юу хийж байгаа лээ? Энэ кино үзт юм уу гээл. 6 сарын 1-нд юу хийж баярлах вэ Дандаа гэжтэй. Би одоо баг 2 уу 3 дахь. Тий. Энэ жил би 17 настай, дараа жил 18 нас хүрнэ. Тэгээ одоо хүүхдийн баяраар кино үзэж тэмдэглэдэг юм уу гэдэг хэдэн найзуудаа дуудсан чи манай найзууд өдий том болчиход тэмдэглэж явах гэдэг ингээд яриа. Одоо ихнүү хүлээгээл зогсож байна. Тэгээ кино үзэх нь хамгийн дурсамжтай гэж бодсон. Тий. Одоо миний ганц одоо хийж ядах зүйл кино л үзэх л байна да. Ямар кино үзэж байлаа? Кунг-фу панда үзэж дурсамжаас сэргээд юм гээл хүүхд тарснах. За тэгвэл ярьсан үсэнд баярлаа. Киногоос аваа үзээрэй. За сайн байцгаана уу? Синэ хотын сурвалжлагч Эрдэнэ Туяана. Их хурцын баяр тохиож байна. За тэгэхээр одоо бүгдээрээ өнөр өтгөн гэр бүлэрээ баяраа тэмдэглэж байгаа гэр бүлийг олоод нэгэн айлд очиж үзье. За одоо бүгдээрээ энэ айлыг төгсөж үзье. Сурвалжлагч байна. Танахаас ингээд их хурцын баярыг тохиолдуулсан гоё мэдээ сурчлаа авах гээд. Чи тэгэхээр хизээ ер нь хүүхдийн баяраар тэмдэглэх вэ? За таны ээж авч нь одоо ингээд орой хүүхдийн баярыг чинь тэмдэглэж өгөх байхаа гоё сайхан баярлаарай.
За одоо ингээд хүүхдүүд маань зарим хүүхдүүд гэхгүй ер нь олон хүүхдүүд цоочтой албанаар үлдэж байна. За тэгэхээр эцэг эхчүүд маань жоохон ч ихсэн цаг зав гаргаад хүүхэд насаар өнгөрүүлээрээ баяр баясгалан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Хүүхэд хүн аз жаргалтай